Сайн байцгаана уу? NRCC-ийн гүйцэтгэх захирал Алтан цэцэг байна. За өнөөдөр би та бүхэнд 2025 оны 1-р улирлын хэрэглэгчийн итгэлийн индексийн үр дүнгээс танилцуулах гэж байна. За хэрэглэгчийн итгэлийн индекс маань энэ удаад 104 гэж үнэлэгдлээ. Энэхүү индексийг жилийн өмнөхтэйгээ харьцуулах юм бол 4.6 пунктээр өссөн үр дүнтэй байна. Харин өмнөх улиралтай харьцуулахад хэрэглэгчийн итгэл бол ойролцоо түвшинд байна гэж хэлж болохоор байна. За энэ улиралд өмнөх улирлаас өнөөгийн байдлын үнэлгээ 3.8 пунктээр буурсан. За ирээдүйн хүлээлтийн индекс 1 пунктээр хүлээлэг өссөн ийм үр дүн гарлаа. Хэрэглэгчийн итгэлийн индексийг бид бүс нутгаар бас үнэлдэг байгаа. За бүс нутгаар үнэлсэн индексүүдийн хувьд гэвэл 23 онтой харьцуулахад хэрэглэгчийн итгэлийн индекс маань бүх бүс нутагт бол өссөн байна. За харин өмнөх онтой буюу 24 онтойгоо харьцуулахад энэ улирал хэрэглэгчийн итгэлийн индекс Ханга болон Улаанбаатар бүсэд бол үл айлаг буурсан. За харин зүүн, төв, баруун бүсэд бол нэлээд сайжирсан ийм үр дүн гарчээ. За хэрэглэгчийн итгэлийн индексийн энэхүү өөрчлөлтөнд юу нөлөөлсөн бэ гэдгийг бид бизнесийн нөхцөл ажлын олдоц орлогоор бол хардаг. За ингээ харахаар хэрэглэгчийн итгэл бизнесийн нөхцөлийн хувьд бол өнөөгийн байдлын үнэлгээ маань буурсан ийм үр дүн гарсан байна. За үүнд бол бизнесийн нөхцөл сайжирсан гэж 7.8% нь хариулсан бол муудсан гэж 47.3% нь бол үзэж байна. За энэхүү хариултыг жилийн өмнөхтэйгээ харьцуулах юм бол сайжирсан гэсэн хариулт маань 3.1 пунктээр буурсан, харин муудсан гэсэн хариулт 1.1 пунктээр өссөн ийм үр дүн гарчээ. За мөн өнөөгийн байдлаар бол ажлын олдцыг сайжирсан гэж бол иргэд үзэж байна. За энэхүү хариулт энэ нь ажлын олдоц сайжирсан гэж 38.1% хариулсан бол муудсан гэж 30% нь бол хариулсан байна. Сайжирсан гэсэн хариулт маань бол жилийн өмнөхөөс 13.2 пунктээр өссөн байхад муудсан гэсэн хариулт нь жилийн өмнөхөөс 7 пунктээр буурсан ийм үр дүн гарчээ. Харин ойрын ирээдүйд ажлын олдоц, бизнесийн нөхцөл, орлого хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг дээр иргэд бас жилийн өмнөхтэйгээ харьцуулахад бол харилцан адилгүй хариултууд өгсөн байна. За тухайлх юм бол бизнесийн нөхцөлийн хувьд бол ойрын ирээдүйд таархан болохоор бол байна. За энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад сайн гэж үзэж байгаа иргэдийн хариултын хувь маань 0.7 пунктээр буурсан бол муудна гэж хариулсан иргэдийн эсрэг хувь 20 пунктээр нэмэгдсэнтэй холбоотой юм аа. За харин ажлын олдцын хувьд бол ойрын ирээдүйд ажлын олдоц сайжирна гэж иргэд үзэж байна. Орлогын хувьд бол харьцангуй тодорхойгүй гэж хэлж болохоор байна. Учир нь 21.8% нь жилийн хугацаанд орлого сайжирна гэж хүлээж байгаа бол 12.6% нь муудна гэж үзэж байна. За сайжирна гэж үзэж байгаа хариулт маань бол жилийн өмнөхтэй харьцуулахад 2.9 пунктээр буурсан байна. Харин муудна гэж үзэж байгаа иргэдийн эслэх хувь маань 1.6 пунктээр буурсан байна. За энэхүү судалгаагаараа бид удаа эдлэгтэй бүтээгдэхүүний худалдан авалтын эрэлтийг бол танддаг. За энэхдээ бид эд тогшил, цахилгаан бараа, үйл хөдлөх хөрөнгө, автомашин, аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг иргэн 1 жилийн хугацаанд худалдан авахар төлөвлөж байгаа хэсгийг бол танддаг. За манай удаа эдлэгтэй бүтээгдэхүүний худалдан авалтын эрэлтийн индекс маань 47.9 гарсан байна. За энэ нь бол өмнөх улиралтай харьцуулахад 14 пунктээр өндөр, жилийн өмнөхтэй харьцуулахад 11 пунктээр өссөн ийм таатай мэдээ бол байна. За удаа эдлэгтэй бүтээгдэхүүний эрэлтийн өсөлтөд бол эд тогшил, цахилгаан бараанаас бусад бүтээгдэхүүний эрэлт өсгөр байгаа нь бол нөлөөлсөн байна. За тухайлбал үйл хөдлөх хөрөнгө, автомашин болон аялал жуулчлалын бүтээгдэхүүний эрэлтүүд өсгөр харагдаж байна.